Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээлээр дэлгээс ашиглан үзэгний сав бүтээх болно. Дэлгээс гэдэг нь биетийн ирмэг болон орой талуудыг нэг төвшөнд дэлгэн харуулсныг хэлдэг. За энэ ямар биет вэ хүүхдүүд ээ? За бидний сайн мэдих куб буюу шоо байна. За куб нь 6 талтай. 6 талыг дэлгэж харуулсан байна. За энэ ямар биет вэ хүүхдүүд ээ? За пирамид. За пирамид нь нэг суурьтай 4 талтай байна. За энэ биетийг нэрлээрэй хүүхдүүд ээ. Цилиндр. За цилиндр нь дээд доод суурь буюу их биеэс бүрддэг. За энэ ямар биет вэ? Конус. За конусын дэлгээс юм байдаг байна. За энэ биетийг нэрлэе. Тэгш өнцөгт параллел биет. За параллел биетийн бас ялгаагүй 6 талтай. За өнөөдрийн хичээл маань параллел биетийг ашиглаад үзэг харандааны сав хийх байгаа. За ингээд хичээлд орцгоё. Өнөөдрийн хичээлийн хэрэглэгдэхүүнүүд маань А3 хэмжээтэй ватм цаас, дөрвөлжин шугамтай дэвтрийн цаас, хайж, балруул харандаа, шугам, за дууссан гардаггүй бал байх шаардлагатай 3D баримлын шавар, цаасны цав гэсэн ийм зүйлүүд ирэх болох байгаа. Параллел биет маань 6 талтай. За тэгэхээр суурь нь 5 см-тай квадрат. За талууд нь болохоор 10 см 5 см-тай тэгш өнцөгт байх нэ. Дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр бүгдээрээ 5 см харьцаатай квадратаа эхлээд зураад ажиллаж авъя. За хүүхдүүд маань сайн мэдж байгаа. Нүдээ тоолоод тал тишээ 10 нүд гэдэг маань 5 см байдаг. За ингээд хайшлаад авчээ. Талуудынхаа хэлбэрийг гаргая. За өндрөөшөөгөө 10 см, өргөөшөөгөө 5 см-тай. За ийм суурь нэг тал хоёр бэлдэж байна. За энэ хоёроо ватм цаас кордон дээрээ тавиад за ингээд буулгах хэрэгтэй байгаа. За цэглэж ягаад бас шугамаараа ингээд татаа буулгачих болно. За дөрвөн тал нь дөрвөн тишээгээ дэлгэгдсэн байхаар зурж байна. Цэглэж ягаад шугамаараа эцгийн татаа зурчвал их амар байдаг. За энд нэг зүйлийг хэлэхэд үзэгний сав маань нэг тал нь хонгорхой байдаг учраас багш нь 6 талынхаа нэг талыг одоо орхиж зурж байгаа шүү. Хүүхдүүд маань энийг эхэлж зурхдаа их бүдэгхэн зурх хэрэгтэй байгаа. Дараа нь тодруулдаг. За энд талуудыг хооронд нь эвлүүлж наах ирмгүүдийг нэмж зурж байна. За энэ нь болохоор дэлгээсээ биет болгоод босгохдоо талуудаа хооронд нь эвлүүлж наахын тулд цавуудах хэсгийг ингэж тусдаа гаргадаг байгаа. За тэгээд одоо тод харандаагаараа тодруулнаа. Нуглагдах хэсгийг тасархай зурсаар зурдаг. Хайчлах хэсгийг тод шулуун зурсаар зурдаг байгаа. За тэгэхээр нуглагдах хэсгүүдийг ингээд ялгаад тасархай зурсаар зурж байна.
За наах хэсгүүдээ ойролцоогоор 1 см харьцаа авчиж болно. За ингээд бидний дэлгийсийн зураг гараад ирлээ. Одоо бүгдээ хайшилцгаая. За яг тасархайгүй шулуун зурсан хэсгээрээ бүгдээ маш нямбай ажиллах хэрэгтэй байгаа шүү. За ингээд бидний дэлгээс бэлэн боллоо. За одоо бүгдээ тасархай зурсан хэсгээрээ буюу нугалагдах хэсгүүдээ гардггүй балаараа дараад ором гаргаж өгөх хэрэгтэй. За энэ нь яаж байгаа вэ гэхээр ватам цаас, кордон цаасууд маань юм ором гаргаж өгөхгүй болохоор яг тийм амархан нугалагддаггүй. Тэгэхээр яг энэ хэсгээр амархан нугалахын тулд ингэж гардггүй бал юм уу үзүүртэй зүйлээр ором гаргаж өгөх хэрэгтэй. За ингээд нугалах хэсгүүдээ ором гаргачаад нугалж эхэллээ. За энэ хэсгүүд нь болохоор талуудыг хооронд нь тогтоож нааж өгөх хэсгүүд байгаа. За одоо цаавуугаараа бүгд цаавуудыг. За маш хянамгай нямбай хин шүүхтдээ. За ингээд үзэгний савны маань ерөнхий хэлбэр маань бэлэн болж байна. За одоо бүгдээ үзэгний саваа 3D баримтын шавраа ашиглаад чимэглэх хэрэгтэй байгаа. За эхлээд цэнхэр өнгийн цаасаар дээд хэсгийг бүгдээ тааруулж чимэглэе. За энэ яаж байгаа юм бэ гэхээр багш нь дөрвөн улирлын одоо сэдв авсан. За дөрвөн талын дөрвөн өөр улирлаар одоо чимэглэхэр боллоо. За хүүхдүүд маань та нар өөрсдөө ямар ч байдлаар яаж чимэглэж болно. За ингээд цаавуудаад тэнгэр хэсгийн цэнхэр өнгөөр хийчихье. За эхний хийх улирал маань зуны улирал байгаа. За шар өнгийн улирлын шавраа аваад за уул хийх байгаа. За шар өнгө маань ерөнхийдөө байгалийн өнгөнд байдаг болохоор багш нь тэгээ шар өнгөөр дэвсгэр тавилаа. За тэгээд ногоон өнгөөр наагур нь уул хийж байна. Уулыг бол яаж хийж болно? Болгон дээрээ бүрэн хийж яваад хавтгайлж дараад ингээд уул хийж байна. За бор өнгөөр бүгдээ модныхоо голыг хий. За өмнөх хичээлээр зааж ирсэн хавтгай гадаргуутай зүйлээр цаваад уртуулгач хэрэгтэй. Тастаад модныхоо голын хэсгийг хийлээ. За одоо мөчрүүдийг хийчихье. За мөчрүүдийг бол ямар ч байдлаар хийж болно. Манай хүмүүс өөрсдөө уран сэтгэмжээрээ маш гоё уран болгоод гоё хөдөлгөөнтэй болгоод хийх хэрэгтэй байгаа шүү. За шар өнгө ногоон өнгө хоёроо хооронд хойлоод арай өөр төрлийн ногоон гаргаж өгөх шин. За одоо модоо чимцгээ бүдрээ. За зуны мод бол маш гоё дэлгэр сайхан цэцгэлсэн, ногоорсон одоо маш сайхан ургасан байдаг болохоор багш нэг ногоон өнгөөрөө модоо ингэж чимгэлж байна. За арай өөр өнгийн ногоон гаргасан. За тэр ногооноор чимглээд ингээд зуны улирлын хэсэг маань бэлэн боллоо. За дараагийн улирал маань хавар байгаа. За хаврынхаа газрыг бүгдээ бур өнгөөр хийчихье. За хаврын улиралд маань бол арай цэцэг навч бас дэлгэрч амжаагүй яг ийм үе байдаг болохоор бор өнгөийг сонгоод авчлаа. За бор өнгө дээр ялгархуулах үүднээс багш нь хар өнгөөр модынхоо голыг хийжлээ. За ингээд мөчрүүдээ хийчихье. Тэгээд ногоон өнгөөр бүгдээ нахайлж байгаа цэцгүүдийг газар дээр ингээд чийчих. За модны навчсаас жоохон соёолоод ингээд урж байгаагаар наагаад хийчихье.
Тэгээд цайвар ягаан өнгөөрөө бас ганц нэг модны цэцэг ахиалж гарч ирж байгаагаар ингээд илэрүүлээд хийчихье. Хаврын үйлрэл маань маш сайхан үйлрэл байгаа. Навч цэцэг ногоо багаагаар соёолн дэлгэрч гарч ирдэг юм үйлрэл. Ингээд хаврын үйлрэл маань хэлэх боллоо. Одоо өвлийн үйлрэл. Мэдээж цагаан өнгө. Цагаан өнгөө хатгалаад цагаан өнгийн уулс газар хийнэ. Ингээд доод хэсгээ цагаан өнгийн цас орцсон байгаа газар дүрсэлжээ. Өвөл маань ерөөдөө хүүтэн өдрөл хүүтэн давмгай дүүрэх багшин модныхоо мөчрийг энэ хөх ягаан өнгөөр ингээд ихээр шийдлээ. Ингээд модны мөчр дээр цас орцсон байгаа. Цагаан өнгөөрөө модныхоо мөчр дээр цас орцсон байгаагаар дүрслээд алгааныхаа орхойд бамгийн шавраа зөөлөн өөргөлж жоод тэгээ хавтгалаад цас хаялж байгаагаар бас энэ чимгэлж болно. Ерөөдөө хүүтэн өнгүүдийг бид ашиглаад цасаа хийчих болно. Хүүтэн өнгүүдээ хүүхдүүд маань мэдж байгаа. Хөөх, цэнхэр, ягаан гэх өнгүүд байдаг. Бүрийн цайвар ягаан өнгийг бас энд наагаад ашиглаж болно. Ингээд 3 үйлрэл маань байна. За одоо хамгийн гоё өнгөтэй намрын үйлрэл маань хэлж байна. Намрын үйлрэл бол маш гоё өнгөтэй. Дулаан өнгүүд хөвчлэн харагддаг. Шар, улбар шар, улаан гэх мэт өнгүүд хослон харагддаг. Маш гоё өнгөтэй үйлрэл байгаа. Модныхоо голыг бор өнгөөр хийчихье. За одоо бүгдээрээ модоо чимж эхэлцгээе. Модны навчс бол намар, шаргал өнгөтэй байдаг. Тэгэхээр улбар шар болон шар өнгөө хослуулаад модоо маш гоё чимж болно. Намрын үйлрэлд бол модны навчс маш гоё ундаг байгаа. Тэгэхээр одоо унж байгаа навчсыг бас ингээ харуулж болно. Шар өнгөн дээрээ улбар шар өнгөөрөө навчс хийж болно. Ингээд бидний 4 үйлрэл маань ингээ бэлэн боллоо. Одоо савныхаа дээд доод ирэмгийг бүгдээрээ чимэглэе. Ягаан өнгө цовж урт болгоод нэг нь багш шар өнгийг сонгож авлаа. Шар өнгийг бас цовж урт болгоод энэ хоёроо ингээд хооронд нь ирчилчихье бүгдээрээ. Ингэж эргүүлээд ирчлээд юм хээ гаргая бүгдээрээ. Ийм боллоо. Энэгээр бүгдээрээ доод ирэмгийг ингээд хариулаад чимгэлчнэ. Айлуу гарсан хэсгийг тариад авчна. Ингээд савны мандаад ярол маш гоё боллоо. Ахаад яг саяхаа үйлдэлээр ягаан шар хоёр өнгөө хооронд нь ирчлээд дээд хэсгийг ингэж хэмгэлжээ. Ингээд цав маань ерөнхийдөө бэлэн боллоо. Үзэг харандаага ингэж жуулах юм сав бэлэн боллоо. Сурагчид маань яг энэ аргыг ашиглаад ямар ч төрлийн байдлаар чимэглээд маш олон төрлийн савуудыг хийж болно. Бас өөр цилиндр, пирамид, куб гэх мэт битүүдийн дэлгэцүүдийг ашиглаад савууд хийж болно. Ингээд анхаарал тавьсан хүмүүстээ баярлалаа. Баяртай.